За сайн байна. Google Meet дээр хэрхэн багш нарыг нэмэх талаар бяцхан зөвлөгөө өргөе. За манайхан бүгд Google календар дээр бол юугаа үүсгэж сурцсан байгаа. Google Meet-ийн хаягуудаа үүсгэж цагийн тохиргоо. За би энэ дээр нэг шинэ тохиргоо хийж үзье. За жишээлбэл одоо 6-гийн хаяг гэдэг. За ингэнгүүт цагаа тохируулж өгнө. За өглөө жишээлбэл 8:45-аас за өдөр 1:45 хүртэл үсгээд бит дээр нь болохоор weekly on Monday ажлын өдрүүд үг. За тэгээд Google Meet-ийн хаягийг нэмчихнэ. За та дээр бол Google Meet-ийн хаягаа үүсгэсэн байгаа. Edit хийж ороод. За энэ дээр яах вэ гэхээр guest гэж байгаа. Add guest. За энэ дээр багшныхаа юу нэмж өгнө? Gmail хаягуудыг нэмээд өгчнө. За ингээд guest permission дээр modify event гэдгийг чагтлаад за тэгээд save гэдээ хадгалчихна. За тэгэнгүүт урлагийг бүртгэгдсэн email хаяг руу илгээх үү гэсэн утгатай асуулт гарч ирж байна. Send гэдээ орхичихно. За ингээд би саяхан одоо урлага илгээсэн mail хаяг руу орж үзье. За ингээд invitation гэдэг 6 онлайн ангийн урлага ирж байна. За энэ дээрээс бид алийг дарах ёстой вэ гэхээр yes гэдгийг дараад дарахаар одоо тухайн Google аккаунтны Google календар дээр бол энэ анги ороод ирж байгаа. За ингээд шууд энэ анги руу одоо энэ мэйлээс үзье. За 13 цаг 45 минут гэсэн учраас энэ хугацаанд бол орж болно. Join now. Тэгэхээр бол заавал ангийн багш юу авахгүйгээр, адмит авахгүйгээр тухайн хичээлийн багш нар өөрийнхөө хичээлийн цаг дээр шууд ороод хүүхдүүдэд оруулаад явах юм боломжтой гэсэн үг. За энэ дээр нэг зүйлийг анхаарах ёстой нь ерөөсөл бусад цагаар биш зөвхөн одоо 8:45-аас тийм 1:45-ын хооронд өргөдсөн багш нар тухайн ангид ямар нэгэн адмит шаардлагагүйгээр орж болно гэсэн үг. Тэгэхээр одоо 6-аас 12 дугаар ангийн бүх анги өдөртсөн багш нар Google одоо Meet-ийн энэ Google календар дээр тэмдэглэснийг edit хийж агаад guest дээр нь бол бүх анги өдөртсөн багш нараа хичээл ордог багш нараа Gmail хаягаар нэмчихнэ. Тухайн багш өөртөө ирсэн mail хаягийг шалгаж үзээд yes гэдэг сонголтыг хийгээд тийм ээ. Сонголтыг хийснээр бол багш одоо энэ ангид орохоо хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. За ингээд бүх багш нар өөрсдийнхөө одоо mail хаягаар нэвтэрснийхээ дараа бол сурагчдыг admit хийгээд авах юм боломжтой байгаа. Тэгэхээр ангийн багшийн хэрэг байхгүй хэн нэгэн хүн заавал энэ ангийг нээж авах шаардлага байхгүй. Тухайн 8:45-аас 1:45-ын хооронд тухайн онлайн ангийн хаяг guest буюу өргөцсөн бүх багш нарт нээлттэй гэсэн үг болж байна. За ийм маягаар асуудлыг шийдэж болж байна.